Өнөөдөр мансууруулахын сэтгэс нийлээд байцын эрхлэлд хяналт тавих тухай Монгол улсын хуулийн дагуу бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хуулийн 3 дугаар бүлэгт нь бол мансууруулахын сэтгэс нийлээд байцын хор хөнөөлөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой тусгасан байдаг. Энийний нэг заалтыг та бүхэн би тодруулж хэлье гэж бодлоо. Мансууруулахын сэтгэс нийлээд байцын хор уршиг олон нийтэд ойлгуулан таниулах талаар тэрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага түүнчлэн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шинжлэх ухааны боловсролын байгууллага болон мансууруулахын сэтгэс нийлээд байцын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын сурчлагаа явуул үүрэг хүлээсэн байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр энэ хүрээндээ ч гэсэн бид бүхэн өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Монгол Улсын засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор мансууруулахын сэтгэс нийлээд байцын хууль бус эрхлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг бол батлуулсан байгаа 17 оноос хойш. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль зүйн дотоод хэргийн яам, гайлын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, мэргэжлийн ялтын ерөнхий газар болон бусад төрийн бус байгууллагууд бол оролцсон хамтран энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн мансууруулах эм сэтгэс нийлээд бодис тэдгээрийн түүхийн эдийн эргэлтэнд хяналт тавих үндэсний хорооны бүрэлдэхүүнийг бол засгийн газраас бас баталсан байдаг. Энэ үндэсний хорооны дараагаар нь бол хууль зүйн дотоод хэргийн сайд мөн орлогч дараагаар нь бол манай эрүүл мэндийн дэд сайд ингээ ажилтдаг. Мөн холбогдох байгууллагууд бол гишүүдээр нь ажилтдаг байгаа. Мөн энэ хорооноос жил болгон мансууруулах бодис түүний хэрэглээ хууль бус эргэлтэд тэмцэх талаар жил болгон төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөнийхөө дүн дээр үндэслэн, бэлтэн дээр үндэслэн эх жилд ямар арга хэмжээ, ямар чиглэл хандлагаар хандах вэ гэдгийг бол хэлсэн шийдвэрлэдэг байгаа. Ер нь бол согтуурж мансуурч дондох эмгийг онцлогын эмчилгээний талаар бол сүүлийн үед шинэ дэвшилтэд өөрчлөлт гарч байгаа хэдий ч энэ дагуу бол бид нар өнгөрсөн онд 11 онцлогын эмчилгээ энэ дондох эмэгтэй хүнийг эмчлэх 11 онцлогын эмчилгээний стандартыг шинжилсэн. Энэ стандартад тусгагдсан шинэ үеийн хор хөнөөл багтаа, гаш нөлөө багтаа, үрдүн сайтай энэ юмуудыг бол нэвтрүүлэхээр бол ажиллаж байна. Мөн хууль зүйн дотоод хэргийн яамны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтөй хамтран олон улсад хэрэгжиж байгаа мансууруулахын сэтгэс нөлөөт бодисын эмчилгээ урьдчилан сэргийллийн талаар Колумбо хөтөлбөр гэж бид нар хэлдэг. Энэ Колумбо хөтөлбөрийг бол 2018 оноос эхлэн Монгол улсад нэвтрүүлж байгаа. Энэ бол энэ мансууруулганд эмэгтэй хүнийг хэрхэн эмчлэх вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн нийгэм хамт олонд тулгуурлан энэ сэтгэлийн цэцлэмжлэгээ хэрхэн үзүүлэх талаар ингээд тусгасан. Оноос эхлээд 3 дахь удаагийн сургалтаа хийгээд мөн энэ гараа авлага материалаар ханган ингээд ажиллаж байгаа. Ер нь бол дэлхий дээр нийт 560 гаруй төрлийн мансууруулах болон сэтгэс нийтгэх ийм бодис байдаг. Тэгээ саний миний дурдсан эмчилгээний шинэ технологи нэвтрүүлээд байгаа хэдий ч үр дүн нь бол хөгжсөн оронд ч ялгаагүй 50% ийм үр дүн харагдаж байгаа. Тиймээс нөгөө хамгийн гол ажил маань ер нь урьдчилан сэргийлэх юм байна. Гэдэг дээр бол бүгд олон салбарууд дэлхийн нийтээр бол төлөөлөн зөвшөөрөөд ингээ ажиллаж байна. Тэгэд энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол ялангуяа эрүүл мэндийн салбарт анхаараа биш, бусад холбогдох салбар дундын оролцоо уялдаа холбоотойгоор бол хийж тэмцэж ирсэн. Энийгээс бас сайжруулах шаардлагатай байна. Мөн энэ утгаараа бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөрт 2018 оноос эхлээд ер нь бол арх тамхи мансууруулах болон сэтгэл нөлөөт бодисын хор хөнөөс урьдчилан сэргийлэх тусгаалсан ийм зүйл залтыг бол оруулаад өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад энэ хичээл орж эхэлж байна. Мөн хууль зүйн дотоод хэргийн яам болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран 2019 онд 1800 2000 гэсэн энэ мансууруулах нөлөөт энэ бодистой автсан буюу энэ чиглэлийн мэдээлэл зөвлөгөө авах ийм шаардлагатай хүмүүст зориулсан 24 цагийн ажиллагаатай энэ утсыг нээн ажилуулад байна. Иймээс өнөөдөр энэ олон улсын өдрөөр дамжуулан мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх талаар олон нийтэд мансууруулахын сэтгэс нийлээд бодисын хор хөнөө түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ түүнийг хэрэглэснээр хүний эрүүл мэнд үзүүлэх хор хөнөөл согтууд мансуурч дондох эмэгтэй болсон үед үзүүлэх тусламж үйлчилгээний талаар та бүхэнтэй мэдээлэл солилцож мэдээлэх болно. 42 ядруу А112 дугаар тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэхээр энэ тогтоол гарсан байдаг. Үүний дагуу жил бүр энэ өдөр дэлхийн улс орон болгонд энэ өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж нийт хүн амын дундах
ойлголт мэдээллийг сайжруулах, мансууруулах бодисын хэрэглэнээс урьдчилан сэргийлэх, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулах чиглэлээр болон мансуурлаас ангид байх олон улсын нийгэмлүүдийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм ажлуудыг бол зохион байгуулдаг. За тэгээд түрүүнд дурдсанчлан энэ жилийн сэдэв бол эрүүл мэндэд эрх зүйд эрүүл мэнд гэсэн юм сэдвтэй байгаа. За тэгэхээр дэлхийд дахинд сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын хэрэглээ, үүнээс үүдэлтэй нас баралт хэр байгаа талаар цөөн хэдэн тоо баримтыг та бүхэнд бас мэдээллийн журмаар өгье гэж бодож байна. За мансууруулах бодис сэтгэс нөлөөт бодисын дэлхийн тайлан буюу одоо бид World Drug Report гэж нэрлэдэг 2018 оны тайлан бол гарсан байгаа. Энэ тайланд дурдсанаар 2016 оны байдлаар дэлхийд дахинд 15-аас 64 насны 275 сая гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын 5.6% нь мансууруулах бодисыг доотлон нэг удаа хэрэглэж үзсэн гэсэн юм тоо мэдээ байна. За мансууруулах бодис хэрэглэдэг 31 сая хүн хортой хэрэглээтэй буюу одоо эмчилгээ шаардлагатай гэсэн судалгаа байна. За тэгээд дэлхий дээр 15-аас 16 насны одоо өсвөр насны хүүхдүүдийн 5.6% буюу 13.8 сая нь канабис хэрэглэж үзсэн гэсэн юм харамсалтай тоо байна. За 2015 оны байдлаар мансууруулах бодисын хэрэглэнээс болж жилд 450 мянган хүн нас барсны 167,750 нь мансууруулах бодисын хэрэглээтэй шууд холбоотой буюу тун хэтрүүлэн хэрэглэснээс болсон байгаа л үлдсэн нь судсаар хар тамхи хэрэглэгчид ХДХ-вэд авах болон илэгний С вирусын халдвар одоо хавсарч авсан тийм энэ халдварынхаа улмаас одоо нас барсан ийм тоо байна. За дэлхийд дахинд 10.6 сая хүн судсаар хар тамхи хэрэглэж байгаагийн талаас илүү хувь нь илэгний С вирусын халдвартай амьдарч байна. За тэгээд сүүлийн жилүүдэд дэлхийд дахинд одоо мансууруулах бодисын ургамлын тариалалт эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь бол нэлийн томоохон одоо тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгэхээр мөн түүнчлэн эмнэлгийн нөхцөлд хэрэглэгддэг жороор олгох зориулалттай сэтгэлд нөлөөт эм одоо бодисыг хууль бусаар эсвэл буруу тун хэтрүүлэн хэрэглэснээс болж түүний хамааралд орж донтох эрүүл мэндийн ноцтой эрсдэл гарах тохиолдлууд одоо эрчимтэй ихсэж байгаа нь бол дэлхийд дахины хувьд бол нэлийн тулгамдсан асуудал болоод байгаамаа. За тэгэхээр мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ бол юу нь их хахтар хортой вэ гэхээр донтсон хүн бол эмчилгээ авах магадлал туйлын баг байхгүй. Энэ их хортой нөлөөтэй. Тэгэхээр 16 оны байдлаар бол мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралд орсон 6 хүн тутмын нэг нь л өөрт шаардлагатай эмчилгээг авч чадж байгаа гэсэн ийм хангалтгүй үзүүлэлт байгаа. Тэгэхээр эдгээр одоо өвчтнүүд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг одоо эрс сайжруулах бол шаардлагатай. За үүнээс илүү чухал нь болохоор мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хэрэглээг одоо хэрэгжилж эхлэхээс нь өмнө буюу урьдчилан сэргийлэх нэн ялангуяа өсвөр насны тодорхой насны 12-оос 14 цаатал нь 15-аас 17 насны хүүхдүүдийг одоо үүнээс урьдчилан сэргийлэх бие махбод нийгэм сэтгэл зүйтэй холбоотой эрсдэл хүчин зүйлсийг нь бууруулах чиглэлээр олон салбарын хамтын ажиллагаа одоо эрчимжүүлэх нэг шаардлагатай байна. За та бүхэн товч мэдээлэхэд юм байна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нүүбийн мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба нүүбийн ХДХ-вэд дохын хөтөлбөр зэрэг юм төрөлцсөн агентлагууд бас энэ чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухайд бол мансууруулах бодис сэтгэл нөлөөт бодисын хэрэглээг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол дэлхийн дахины одоо хөтөлбөр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг. Түүнийг бол Монгол улс бол өөрийнхөө үндэсний хууль тогтоомж бодлого хөтөлбөртөө бол уялдуулаад ингээд хэрэгжүүлж байгаа. Улсад 1999-с 2018 онд мансууруулах бодисын хэрэглээний байдлын талаар судалгааг хийсэн байдгийн байна. За ингээд судалгаанаас үзэхэд өнөөдөр Монгол улсад нийт 966 хэрэглэгч байна. За үүнээс одоо байнга хэрэглэгч нь бол 708 байна гэсэн юм судалгааны нэгдсэн тоо байна. За өнөөдөр Монгол улсад энэ улсын хувьд бол мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд сая одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч хэллээ тийм ээ. Өөрөө халдвар тус өвчин, халдвар төвчнийг бол үүсгэдэг. Гол одоо энэ өвчний бас их үндэс нь болдгиймаа гэж. Бас л яг энэ нь тэгвэл
доох болон одоо хүний дахлал хомсдлын вирусын халдвар, тэмбүү, илэгний БЦ вирусын халдвар энийг бол одоо үүсгдэг гол хүчин зүйл бол өөрөө бас нэг нөлөөлөгч байгаа. Гэтэл монголчуудын хувьд бол энэ шинжилгээнд хамруулахад одоогоор бол дохын хам шин дохол илрээгүй байна. 17 тохиолдолд хувьд нь бол тэмбүүтэй, 20% нь болохоор С вирусын халдвар авсан гэсэн юм судалгааны тоо бол байх юм аа. За мансууруулах бодис өнөөдөр бол дэлхийд сая 269 гаруй хүн мансууруулах бодис хэрэгжилж байна гэж хэлж байна. За үүний 11-ээс 21 сая нь судсаар хэрэглэгч байгаа. Тэгэхээр одоо бидний ингээд сууж байгаа энэ 3 минут тутмын 1 минут 3 минут тутамд нэг хүн хар тамхины улмаас нас орж байна. Тэгэхээр бид энэ одоо их аюултай харангад дэлгэсэн энэ хар тамхины хэрэглээ, хууль бус хэрэглэлтэй тэмцэх нь бол бидний зайлшгүй одоо чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болоод байгаа юм аа. Мансууруулах бодис маань өөрөө халдварт өвчнөөс гадна сэтгцийн үйл ажиллагааны алдагт хүргэдэг, донтолтонд хүргэдэг, зүрхний хавхлагыг гэмтээдэг, дотоод халдварыг бол байнга даймжруулж яадаг, хураагур судас гэж байдаг, тэрний эмгэгийг үүсгэдэг, нянгийн халдварыг үүсгэдэг, эзэнд бас түгжрэл өвчин үүсгэн, бөөрийн үе мөчний гэдэг юм олон эмгэгийг үүсгэх гол бас нэгэн нөлөөлийн хүчин зүйл болж байдаг юм аа. Ингээд бид нэгэнт одоо дэлхийд энэ мансууруулах бодис суцаар таж хэрэглэгчдийн дунд энэ эмгэгүүдийн тархалт өндөр, Монгол улсад бас тодорхой хэмжээний халдварын одоо бас ийм тохиолдлууд гарсан байгаа учраас та бүхнийг өнөөдөр цаашид мансууруулах бодисын хор нөлөө, хууль бус хэрэглэлтээ сэргийлэх, эрүүл мэнд, хууль эрх зүйн талаар судалгаа шинжилгээнд суурилсан ийм зөв мэдээллийг хүргэх, сургалт сурталгааг үе шаттай зохион байгуулснаар эрсдлээс одоо хоолой байх энэ эрэг зан үйлийг хэвшүүлэхэд та бидний ялангуяа сэтгүүлч та бүхний үүрэгрэл бидэнд бол тус дэмжлэг их хэрэгтэй байгаамаа. Ингээд та бүхэнтэй өнөөдөр бид уулзж байгаа. Ер нь сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд бол энэ одоо донтгох эмгэгтэй хүмүүс тусламж үйлчилгээг бол хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ. За амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, өөртөө туслах бүлэг, сэргээн засах тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэх ийм чиглэлүүдээр бол явдаг. За ер нь бол манай төвд бол жилдээ одоо 1000 гаруй хүмүүс донтох эмгийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, 7000 гаруй хүн бол одоо амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг. Энэний ихэнх нь бол архин донтох эмгийн улмаас бол тусламж үйлчилгээ авдаг. За нэг 5 орчим хувь нь бол бусад мансуурах донгийн улмаас бол одоо тусламж үйлчилгээ авдаг юм аа. За ингээд эндээс ингээд сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг ингээд харахад бол ер нь бол манай одоо тоо бол өссөн үзүүлэлт байгаа. За жишээлбэл хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог ингээд үзэхэд бол 2015 онд бол 39 байсан, дараа нь 40, за 17 онд 55, 18 онд 52 хүн бол яг хэвтэн эмчлүүлсэн юм тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Яг мансуурах эмгийн улмаас. За амбулаторийн тооч гэсэн сүүлийн 5 жилийг харахад бол өссөн байна. 15 онд жишээлбэл 29 байсан бол дараа нь 35, 40, за 2018 оны байдлаар 62 хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авсан ийм бол тоо байгаад байгаа. За тэгээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвдөр бас нэг одоо энэ тоо мэдээ өсөд байгаа нэг үзүүлэлт бол шүүх сэтгц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийгддэг. Жилдээ бол ерөнхийдөө нэг 1000 гаруй одоо шүүх сэтгцийн магадлан шинжилгээ хийдэг. За энэ тоог ингээд харахад бол яг мансуурах одоо энэ сэтгц сэдвт эм бодисын хамааралтай шүүх сэтгц эмгэг судлалын экспертиз хийсэн тоо бол сүүлийн одоо 4-5 жилийг харьцуулахад бол маш их өссөн байгаа. 15 онд бол 90 байсан бол 16 онд бол 174, за 2017 онд бол 239, за 2018 онд бол 261 болоод ингээд өсчихсөн байгаад байгаамаа. За тэгэхээр эрүүл мэндийн салбар бол энэ одоо үндэсний хөтөлбөрийн дагуу нийт 43 хийх ёстой ажлаас 28-ын дангаараа буюу бусадтай хамтран хийх байгаа. Энэ ажлуудыг бол нэлээд сайн бол хийцэн байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. Мөн одоо бас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажлуудыг хийсэн. За энэ дээр бол 1800 2000 гэдэг ийм утсаар бол одоо 24 цагийн турш сэтгцийн эмч зөвлөгөө өгөх мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр энүүгээр бол ямар нэгэн одоо мансууралд алдсан ч байдаг юм уу, бухимдсан, стресс орсон хүн бол 24 цагийн турш бол өнгөө зөвлөгөө авчвал болох юм аа нэгдүгээр. За хоёрдугаар болохоор энэ дээр бас яг нэг мансуурах бодис хэрэглээд үтсэн нэг асуудал байгаа хүмүүс өнөөдөр цагдаагийн байгууллагад хандхлаар эрүүгийн хэрэгт орчих гээд байдаг. Эмнэлэгт бас хандхлаар
эргээстрийн дугаар эдрээрээ бүртгэл бас ороод асуудалд орчих гээд байдаг. Тийм учраас энэс урьдчилан сэргийлэхийн тулд бол манайх бол одоо гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дээр нэг эмчээ суулгачихсан байгаа. Ажлын өдрүүдэд одоо 10-аас 16 цагийн хооронд бол одоо тэн дээр бол нэр хаяггүй, үн төлбөргүй сэтгцийн зөвлөх цэргийн эмчүүд зөвлөгөө өгж байгаа. Тийм болохоор ямар нэгэн асуудалтай хүн бол заавал эмнэлэг гэхгүйгээр спортын ард барилах энэ дээр бол зөвлөгөө авч болох юм аа. За мөн одоо 108 утсан дээр бас манайх нэг сэтгцийн эмчээ бол байрлуулсан байгаа. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа одоо хүүхэд хамгааллын утас 108 дээр энэ дээр ямар нэгэн бас асуудал байх юм бол тэнд бол сэтгцийн зөвлөгөө өгч болно гэдгийг бол хэлье гэж бодож байна. За тэгээд ер нь бол одоо энэ мансуур дээр бол хамгийн гол ажил бол урьдчилан сэргийлэх ажил байгаа. За сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр 21 аймаг 9 дүүрэгт хүүхэд өсвөр үеийн одоо сэтгцийн эрүүл мэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар гэдгээр бол сургалт хийгээд бол дуусч байна. Нийт бүх өрхийн эмчнэр бол энэ сургалтанд бол хамрагдсан ийм байдалтай бол байгаад байгаамаа. Тэгээ энэ дээр одоо хамгийн гол нь бол дэлхийн нийтэд бол урьдчилан сэргийлэх ажлыг бол хамгийн чухал гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр бол ямар ажил байна гэхээр сая бол бас миний бие бол одоо Америк нэгдсэн улсын төрийн департаментийн зардлаар ерөнхийдөө мансуурлын бодлогыг одоо яаж явуулах вэ? Хууль эрх зүй одоо зохион байгуулалт мөн дэлхийн 101 улс оронд бол одоо яаж явагдаж байгаа талаар бол нэлээх мэдээлэл сонссон. За эндээс бол хамгийн гол үйл ажиллагаа бол ер нь бол одоо эрүүл зан үйлийг л төлөвшүүлнэ гэж хэлж байгаа. Тэрнээс биш одоо хүүхдэд одоо мансуурах бодисыг ийм байдаг гэж заах бол нэг чухал биш. Энийг ер нь бол сөрөг гэж үзэж байгаа. Тийм учраас эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг их хар нялхаас нь бол анхаарна гэдгийг бол хамгийн гол нь анхаарах хэрэгтэй. За тэгээд манай эцэг эхчүүдийн хувьд нь болохоор бас асуудалтай манай хүүхэд зүгээр байгаа гайгүй юм шиг яваад идэг. Тэгтэл ийм асуудал болсныхан дараа хожимдож энд бол ханддаг. Тийм болохоор ялангуяа одоо дунд ангийн ахлах ангийн хүүхдүүдтэйгээ их тийм одоо нээлттэй харилцаатай ийм асуудал болсныг маш сайн ярьдаг ийм байдлаар бол байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор өсвөр үеийн голдуу энд бол хамрагдаж байгаа. Ер нь бол автаад байгаа. Тийм учраас энэ залуучуудын хувьд бол одоо үгүй гэж хэлж чадах тийм ээ. Ийм одоо харилцааны ур чадварт бол суралцах ёстой юм байнамаа гэдгийг хэлье гэж бодож байна. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл зөв зан үйлийг төлөвшүүлнэ гэхлээр хүмүүс тэрийн болгоно мэддэггүй. Тэгэхээр энэ дээр бол одоо эмч мэрэгчлэн рүү хандах юм бол их амархан аргууд бол байдаг юм аа. Жишээл SG-гүй буюу хүчтэй сул талын асуумж гэдэг 25% асуултыг хүүхэд эцэг их аль нэгэнд бүглэхэд эндээс оноо гарч ирэхэд тэр одоо яг одоо жишээл нийт хүүхдүүдийн судалгаа явуулаад үзэж 9% нь бол сэтгэл хөдлөл зан үйлийн одоо өөрчлөлттэй гарсан. Энэ 9% гэдэг маань 50 хүүхэдтэй ангийн 5 хүүхэдтэй л эцэг их багш тулаад ингээд ажиллах юм бол энэ мансуурал, амиа хорлол бусад асуудлууд ерөнхийдөө бол цэгцэрнэ гэсэн ийм одоо гэж бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв үзэж байгаа. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Мансууруулах бодисыг хэрэглээ хууль бус хэрэглэлтэд тэмцэх олон улсын өдөр тохиолж байгаатай холбогдуулан цагдаагийн ерөнхий газрын хардсан бүтээл тэмцэх газраас энэ төрлийн гинтэрхээс урьдчилан сэргийлэх нэлээдгүй ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. За 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн засгийн газрын 77 дугаартай тогтоолоор баталсан мансууруулах хэм сэтгц нөлөө бодисын хууль бус сэргийлэлтэд тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд үндэсний хөтөлбөрийг 2017-оос 2021 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж одоо энэ ажлын хүрээнд 2 дугаар үе шатанд орсон ажиллагаа явуулж байгаа. За Монгол улсад энэ төрлийн гинтэргийн гаралт жил ирэх тусам ер нь 30-аас 35% өсөж байгаа. За гинтэрэг толгогдогчдын 80 гаруй хувийг 80% нь одоо 18-аас 35 насны залуус эзэж байгаа. За нийгмийн эрүүл мэнд сэтгэл зүйд сөргөөр нөлөөж хүүхд залуусын дунд мансууруулах бодисыг хэрэглээ хууль бус үйлдэл нэмэгдэх хандлагатайг харуулж байна. За 2019 оны 6 сарын байдлаар хардсан бүтээл тэмцэх газарт за 109 хэрэгт 207 холбогдсон шалгагдаж байгаа. За урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 18 хэрэгээр буюу 8.3%-аар өссөн. Холбогдогчдын тоо 6-аар буюу 2.8%-аар өссөн үзүүлэлттэй байна. За сүүлийн жилүүдэд олон улсын шууд илгээмж ашиглан мансууруулах хэм сэтгцийн нөлөө бодисыг улсын хилээр хуулиусаар нэвтрүүлэх арга үйлдэл ихсэх хандлагатай болсон. 2019 оны 6 сарын байдлаар за улсын хилээр хартан мансууруулах бодис
нэвтрүүлсэн 16 гинтрэг бүрдэгдсэн шалгацснаас шууд дийлгэмж ашиглан 11 гинтрэг үлдэгдсэн байна. Гол үйл ажиллагаа маань иргэдийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтарч олон талын оролцоог ханган сургалт, сурталчилгаа, судалгаануудыг одоо хийж ихээхэн туршлага хоримтлуулж ирлээ. За энэ 20 жилийн хугацаанд олон улсын болон төрийн байгууллагуудын санхүүгийн болон техникийн тусламжтайгаар урт богино хэмжээний одоо 40 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ 40 гаруй төсөл хөтөлбөрийн одоо үр дүнд 18 хүнийг судсаар тарьж хэрэглээнээс нь одоо холдуулж 35 хүнийг одоо татаж хэрэглээнээс нь ангижруулсан байгаа. За мөс хэрэгэлдэг нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүмүүсийг бол одоо хорт сурчлаас нь ангижрууллаа. За архины хамааралтай 63 эмэгтэйг тамхи татдаг 300 хүнийг одоо хорт сурчлаас нь ангижруулж чадсан. За тэгээ олон нийтийг ХДХВ дох бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгөх, за зан үйлийг өөрчлөх, дэмжих бүлгийн үйл ажиллагаа, зүү тариурын солилцооны хөтөлбөр, бэлгэвчийн одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За тэгээд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээл заадаг багш нараас 920 хүнийг одоо сургагч агшаар үлдсэн, 960 хүүхдийг үеийнгийн сургагчаар бэлтгэсэн байгаа. Нийтдээ одоо 20 мянган өсвөр үеийнх нь хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгох сургалтуудыг хийсэн. За тэгээд нөлөөллийн ажлууд хийсний үр дүнд бол үндэсний хороо байгуулагдахад нөлөөлсөн, үндэсний хөтөлбөр гаргахад нөлөөлж чадлаа. За ингээд сургалтын талаар юм байхад сурталчилгаа бол одоо 20 дахь жилдээ одоо энэ дэлхийн мансууралтай тэмцэх өдрийг бол тэмдэглэж байгаа. За судалгаа бол нийтдээ 16 судалгаанд бол хамтарч оролцсон байгаа. За өнөөдрийн судалгаагаар бол ер нь нийтдээ 966 хүн одоо хэрэглэгчээр бүртгэгдээд байгаа. За энэний цаана бол бас одоо нууц хэрэглээтэй энэ юунаас даалт ийм одоо судалгаагаар илэрхгүй байгаа одоо хэрэглээ бол бас байгаа л да. За нийтдээ одоо 40 гаруй байгууллагт бид нар бидний одоо албан хаагч ажил 2000 хүнд одоо хор хөнөөлийг бууруулах сургалтуудаа явуулсан. За ингээд миний яриа дууслаа. Баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Хууль бус эргэлттэй тэмцэхийн өдөрт яагаад бид нар их анхаарал өгч одоо энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг вэ гэдэг тал дээр судалгааны цөөхөн тоо баримт. Төдийгүй сэтгцийн одоо 21 аймагт бол одоо нэгдсэн эмнэлэгт бол материалын тарааж байгаа шүү заяа. Тэндээс бас авч олно шүү.